Сайн байна уу та ингээд сайн байна уу. олон улсын музей өдрийн арга хэмжээнд Баянлаа сумаан төлөөлөөд орон нутаг судлах танхимаа төлөөлөөд ингээд хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За. Ингээд үзэгч олон та бүхэн өөрийгөө танилцуулахгүй юу та? За би Баянлаа сумаас ирсэн халтар гэдэг хүн байна. 86 настай. Тэгээ одоо ноос ноолоор энэ гар урлынхаа юм хийж байгаа юм хагас усын авчирсан. Одоо тэгээд гар урлаараа эскивэт хийдэм, одоо бэди хийдэм, за тэгээд энэ гэрийн бүхэлслэг хийдэм. Гэрийн одоо өөрхний осор ханы бодол одоо тэгээд чагтах бүгдийн тийм юм бүгдийг хийдэм. За тэгээд яг хөө тэрний дотор голлож арьс иддэм. Арьс идэж одоо тийм юм хийдэм. За тэгээд тэрний гадна утасаа ирдэг юм. Тэрний гадна энэ хурдан тэмээний нөө тэмээ үеж хурдалдаг усуудыг зориулж би ийм нот хийсэн. Их удаан хугацаагаар хийсэн, их шүлжиж хийсэн. Материал нь тэмээний ноос зүгээр нэг ийм материал хоёрыг надад цагаанаас олдог учраас ийм орлуулад ингээ хийсэн юм аа. Энийг нэг би олныг хийсэн. Одоо тэгээд одоо үлдэж байгаа нь 3 байгаа юм. Ер нь бол 780-ын зарцсан. Нэг нь 250-аар зардیں۔ Одоо их хөдөлмөр ордог учраас нэгийг хийхэд бараг сар суудیں۔ Ер нь тэгж их утсаа ирнэ их ажил болд юм аа. Шүлжин өрнө. Тиймэрхүү ажил хийдэм да. Хайн ноос ноолоор бүтээгдэхүүнээр гар урлал хийгээд ер нь хэдэх жилдээ болж байгаа вэ? Оо би чинь одоо 70-таагаас хойш 70 настайгаас хойш хийсэн. Одоо 17-8 жил болж байна. Яагаад гэвэл уул нь мачин байгаад тэгээд төвдөр ирээд одоо тэгээд зүгээр сууж чадахгүй тэгээд ноос ноолоор ямар нэгэн бүтээгдэхүүн хийгээд тэгээд байж байгаа юм. Түүнээс уул нь бол мад болж явах аймаг сумын аварга ер нь аваагүй одон байхгүй. Бүгдийг авсан хөрхи төмний хай. Миний хийсэн бас болсон байдаг байдаг. Өндрөнөлт юм аа том болов. Тэгээд байж байна та. За баярлалаа. Ингээд бас манай музейгээ зохион байгуулдаг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог танд маш их баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье өрөө. За баярлалаа. Та бүдгийн ажил амжилт бүтэнчтэй сайн сайхан явж хийж байгаа ажил нь их өндөр амжилт гаргах болтугай гэж өрөөё та бүдэгтэй. За баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн явж байна уу? За одоо л музей өдөр зориулсан арга хэмжээнд хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За ингээд та сум орон нутгийн төлөөлөлд хүрэлцэн ирсэн байна. Та өөрийгөө үзэгчтэй танилцуулахгүй юу? За би Өмнөгов аймгийн Баянлаа сумын малчин гэрэл гэж юм байна. За тэгээ миний хийдэг ажил би ер нь асараа тэмээч хүн. Тэгээ тэмээнийхээ ноос бүтээгдэхүүнээр ноосоор одоо ингээд ботгоныхоо ногтыг одоо бүдүүн тэмээнд хийдэг ийм том ийм ногтноо ингээд байгаа хэмжээгээр нэгэ ирээлээд ингээд хийдэг. Тэгээд одоо ингээд чагтах хийдэг. Одоо тэмээнийхээ ноосоор хийдэг юм даа л юм. Одоо тэгээд энэ унны сагалдраг. Унны сагалдраг одоо нэг айл одоо гэр бариад энэ унны сагалдрагыг хийгээ байгаад энэ 30 жилийн баталгаатай тэмээний ноосоор хийсэн юм. Энэ бас тийм энэ чагтах бас тийм 30 жилийн баталгаатай. Би өөрөө амьдралдаар яг энэ үнийг хийж одоо ингээ утас байна. Тэмээн утсыг болохоор ингээ хийгээ энэ утсаараа энэ бүх юмдаа хийн ноосоо өөрөө бүх тэмээнийхэн талын юм өөрөө. Бас арьсаар одоо юм хийн би арьсаар юм хийхдээ энэ яг нэг хэдэн хургана арьс илтснээ аваад ирсэн. Зүгээр нэхий одоо 100-ны хаягдл ямааны арьс одоо ингээ нэг юм хийж үнэ байхгүй шүү дээ. Эднүсийг чинь аваад би ингээд моциклийн дугтээ одоо дээлийн нэхээ тэр гандаад өөрөө илдээд өөрөө тийм юмдыг бол хийдэг. Хийсэн бүтээгдэхүүнээр зарцсан дуусгасан болохоор замын авчираагүй. За тиймэрхүү юм хийж байна да. За ингээд сум орон нутгийн төлөөлөлд манай олон улсын музей өдрийн арга хэмжээнд бас оролцохоор хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөө цаашдынх нь бас амжилт хүсэн өрөө. За баярлалаа. Танай ажлын хамт олон бүгдээрээ ажлын өндөр амжилтыг хүсэн өрөө. За баярлалаа.